За бид календар болон ажлын цагтаа холбогдолтой шинэ бэлгийг эхлүүлж байна. Дасгалын 6 дугаар хавцнаас Майки чинь CMPP гэсэн ажлын файлыг нээе. Бид өдөр цагийг хэрхэн зохицуулж болохыг энэ хэсгээр үзэх болно. Default буюу параметр цаанаасаа тохируулагдсан тохируулгын тухай эхлээд харъя. За анхны тод файл тав дээр тавшина. Options мөрийг сонгоно. Төслийн тохируулга нэмэлт сонгох. Schedule буюу хуваар гэсэн мөрийг сонгоё. Хамгийн ихэнд 7 хоногийг хэд өдрөөс эхлүүлэхийг заасан байна. За календарт Sunday буюу бүтэн сан өдрөөс эхэлдгийг бид мэднэ. За жил 1-р сараас эхэлнэ гэж байна. Ажил эхлэх цаг өглөөний 08 цагаас байх ба дуусах цаг нь 17:00 гэж авагдсан байна. Өдрийн ажлын цагийг 8 цаг, 7 хоногт ажиллах цагийг 40 цаг, сарын ажлын өдрүүд 20 гэж тохируулагдсан байна. Одоо бид ажлын нэг өдрийн цагийг 7:15 цаг, 7 хоногт ажиллах цагийг 37:5 цаг. Ажил дуусах цагийг 16 цаг 30 минут гэж өөрчлөөд ок товчийг тавшив. Duration буюу үргэлжлэгсэн багандах утгууд өөрчлөгдсөн харагдаж байна. Иймээс төслийн файлыг үүсгэхдээ schedule гэсэн хэсэгт энэ утгуудыг эхнээс нь оруулж өгөх нь зүйтэй байдаг. Манай тохиолдолд бид цаанаасаа тохируулагдсан утгуудыг зааж оруулж өгье. За мэдээж ажил эхлэх дуусах хугацааг 8-аас 17 цаг гэе. Нэг өдрийн ажлын цагийг 8 цаг гээд 7 хоногт ажиллах цагийг 40 цаг гэж зааж тавьж өгч байна. За ингээд ок товчийг тавшина. За одоо бид календарт ажлын цагийн тохируулга хэрхэн хийхийг үзье. Ингийн тулд Project tab дээр тавшаад эндээс Change Working Time буюу ажлын цагийг өөрчлөх гэсэн товч дээр тавшия. Change Working Time гэсэн нэмэлт тохируулгын цонх гарч ирсэн байна. For Calendar гэсэн мөрдөх дэлгэдэг зэс дээр тавшвал календарын сонголтууд энд харагдаж байна. Эхнийх нь стандарт төслийн календар байна. Night shift буюу шөнийн ээлж гэсэн бас сонголт байж байна. Working times буюу ажиллах цагууд гэсэн хэсэгт шөнийн 12:00-оос өглөөний 3:00, өглөөний 4:00-оос өглөөний 8:00 эсвэл 23:00-оос 24:00 гэсэн цагууд байна. Стандарт календарт 8:00-оос 12:00, 13:00-оос 17:00 гэсэн цагууд байдаг. 24 hours буюу 24 цагийн гэсэн сонголтыг харуул 12:00-оос 12:00 хүртэл ажлын 24 цаг байна. За ингээд ок товчийг тавшаад Gantt chart дэлгэдэг зэснээс Resource sheet буюу нөөцийн хэсэгт харагдцыг сонгоё. Энд base календар багамд бүгд стандарт календарын тохируулгатай байна. За доош дэлгэдэг сон дээр тавшвал 24 цаг, Night shift стандарт гэсэн 3 сонголттой байна. Буцаад Gantt chart харагдц руугаа очиод Project tab дээр тавшин. Эндээс Change Working Time icon дээр тавшия. За бид 5 дахь өдрийг хагас ажлын өдөр болгож болохыг үзье. Ингийн тулд энэ нэмэлт сонгох Work Weeks буюу ажлын 7 хоног гэсэн тав дээр тавшина. Default гэсэн мөрийг сонгоод Details гэсэн тавч дээр тавшлаа. Энд Set Working Time for this Work Week буюу ажлын 7 хоног дахь ажиллах цагийг тохируулах гэсэн нэмэлт сонгох гарч ирсэн байна. Select Day гэсэн хэсгээс 7 хоногийн өдрөө сонгох хэрэгтэй байна. За 3 сонголт байна. Эхнийх нь цаанаасаа тохируулагдсан цагийн тохируулга ашиглах. Хоёр дахь нь тухайн өдрийг ажиллахгүй цаг руу оруулж өгөх. Гурав дахь нь тодорхой цагуудад өдрийг тохируулах гэсэн 3 сонголт байна. Эхлээд бид Friday мөрийг сонгоно. Дараа нь 3 дахь сонголт буюу тодорхой цагуудад өдрийг тохируулах сонголтыг хийн.
За 8:00-оос 13:00 гэж оруулаад 2 дахь мөрийг сонгоод delete товч дээр товшноо. Ок товчийг дахин товшно. Төслийн тус хугацаа 2016 оны 11 сарын 4-ний 5 дахь өдөр гэж байна. За ок товчийг товшлоо. Одоо харахад төслийн тус хугацаа 2016 оны 11 сарын 8 болж өөрчлөгдсөн байна. За ингээд Project tab дээр товшоод Change Working Time нэмэлт сонхийг гаргаж ирээд тухайн сарын 5 дахь өдөр болгоныг шалгаж үзэж болох боломжтой. За энэ доор Exceptions буюу онцлолт гэсэн tab байж байна. Энэ функцийн тусламжтайгаар баярын амралтын өдрийг бид нар оруулах боломжтой. За оруулж үзье. Төсөл 2016 оны 10 сарын 3-нд нэгд өдөр эхлэх юм байна. За энэ өдрийг үндэсний баярын өдөр буюу бүх нийтээр амарна гэж үзье. Нэм гэсэн мөрөнд October National Holiday гэж нэр оруулж өгөөд Start баганд 2016 оны 10 сарын 3 гэж сонгоод Finish баганд 2016 оны 10 сарын 3 гэж сонголоо. Календрын нүдэнд хөрөн улаан өнгөөр тэмдэглэгдсэн байна. Ок товчийг товшиж баталгаажуулаад Gantt chart-ыг харуул ажил 2 дахь өдрөөс эхлэх болсныг харуулж байна. За ийм байдлаар энэ хэсгээр бид стандарт календрын хүрээнд ажлын өдрийн цагийг өөрчлөх, баярын амралтын өдрийг хэрхэн оруулах ойлголтыг энд үзлээ.